Амар мэндэ. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөв. Туулаа нэвртэй подкаст. Өвгийн удмаар нь урдхийн хойд хоорн. Монгол ардын зүрэг. Сайн ир харын молор. Одоогийн Дундгов аймгийн Баян Жаргалан цагаан дэлгэр говь ухтаал сумын нутаг. Урдын Боржгон цэцэн вангийн хушуу нутагт алдарт хулгайч сайн ир харын молрын тухай сонирхолтой домог нилээд дэлгэрсэн байдаг. Түүний эцэг хар бас чиг нэртэй хулгайч сайн ир байсан гэж ярьдаг юм. Тэгэд ч хүү молрыг нь эцгээс нь салгаж тусгай байлгасан гин. Эцэг хар нь бүр хөгшрөөд нүдэн юм үзгээ байжээ. Хүүн 15 нас хүрээд аавындаа давхиж ирээд гэрт нь ормогц сохорсон өвгөн хүүгээ байна гэдгийг мэдээд миний хөө наашир үнси гэж байсан гэдэг. Хүүн сэргэлэн цовоо бие махбод чирэг аавын ширийг хатааж чадхаар өсөж торнож байгаа нь мэдэгдэжээ. Тэгээд хүүдээ хулгай хийх ядарсан олон түмэндээ тус хүрэхийг зааж өгөв. Гэхдээ нутгийн олон ядуучуудаас сэтэрхий твэнч авч болохгүй. Харин баяд ноёд хятад данжаад нарын юмыг уран аргаар яаж авах уу гэдгийг нарийн чиг зааж өгчээ. Хүү молор эцгийн заавар сургаалыг авч нэртэй хулгайч болов. Тэр заримдаа баригдаж ял тулгагдсан ч 9 эрүүгэн давж гарсан учраас яаж чадахгүй холхон л явж байгаасаа гэж ноёд түшимтэн дотроо залбирдаг байжээ. Дундгов аймгийн Баян Жаргалан сумын нутагт би аргийн чулууны ард байдаг Үхэг хад харын шанд гэд газар нутаглаж байсан гэлцдэг юм. Үхэг хад нь дотроо хэсэг адуу хураах зайтай гадна талаасаа хүнд харагдахгүй халахалж чадхаар газар юм. Харин молор нэг сайн цагаан морьтой байсан гэдэг. Түүнийг хятадын худалдаачдад олон удаа худалдсан боловч тухай бүрт нутагтаа гүйж ирээд байсан гин. Хамгийн сүүлд нэг удаа гүйж ирэхэд эзэн нь өгсөн байсан учраас усан дээр зогссоор байгаад хатаж өгсөн гинлээ. Саяхан болтол харын шандын усан дээр маш том морины толгой байдаг байсан юм. Нэг жил халахын 7 хошууны их даншиг наадам хийхэд Цэцэн хаан аймгийн Хөвчин Жонон вангийн хурдан бор морь их насны мордын уралдаанд төрүүлжээ. Тэгэхдээ Боржгон цэцэн вангийн хошууны ноён Жонон вангаас бор морь худалдчих авъя гэж Жонон ван хэлжээ. Танай хошуу сайн хулгайч ихтэй юм гин вилээ. Хулгай хийгээд лав. Харин авах өдөр цагийг наан мэдэгдэн шүү. Түүнээс биш худалдахгүй гэжээ. Боржгон цэцэн вангийн ноён нилээд хор шарн хөдөлж заа гэд өнгөрөв. Наатамж тарж нутагтаа ирээд Хөвчин Жонон вангийн хурдан бор морийг хулгай хийлгэхээр хэнийг явуулахыг түшмэттэйгээ зөвлөн ярилцаад харын молрыг явуулах болжээ. Дараа нь молрыг дуудаж ирүүлээд уг даалгаврыг өгсөнд молор зөвшөөрөв. Молор Жонон вангийн нутгаас морь авахар очив. Ноён нэгэнт морь авах сар өдөр цагийг дуулсан тул морио алдахгүй тулд уугийн бүглүү мухарт нэг гэр бариад 2 хя дагуулын хамт морио хамгаалж байжээ. Морь нуусан газрыг олоод гэр дээр нь сэмхэн гараад тооноор нь харсан ноён орон дээрээ сууж байна гин. Отго жинстэй малгай нь хойд авдар дээр нь байв. Тогоон дотор мах уцалж байна. Хот руу харсанд бууцны хүлд морь чөдөртөө байгаа бололтой 2 хүн 2 талаас нь барьж зогссон харагдана. Ноён гарч бие засах бололтой хүрмээ орон дээрээ тавиад гарч гин. Тэр хооронд тооноор нь ороод хүрэн малгай 2-ыг нь аваад гэр дээр нь хөвтөж байтал ноёнч гэртээ орж ирэв. Ноёныг ормогц хүрэн малгайг нь өмсөд ноён хүм мэд халбулзуулан очиж аяархан дугаар. Өнөөгч нь алгал байна уу? За та хоёр түүнийг хуваагаад өмхөж орхи. Тэр хадны өмнө очиж бай. Би морийг чинь барьж бай. Гэтэл нөгөө хоёр чинь
хонхтой шантыг нь аваад цаашаа явжээ. Молорч дорн чөдрийг авмагц мордонгууд ноёны гадаа давхиж очиод "За, морийг ч авч хүртэл аваа шүү" гэж хэлээд ухас хийлгсэн гин. Эзэн ноён хоёр хяатаага яаж чадалгүй алмаарч хоцорсон гин үлээ. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж ба сонсож байна. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Өвөрхангай аймгийн Баруун Баян улаан сумын нутагт дээхэн үед онны хов цагаан гэж нүүрэмгий хилмгий гэддэг айхавтар бүсгүй байжээ. Нутгийн цулхар түүхчдийг өөр хошууныхан ирж сүрдүүлж төвөөгээд болдоггүй гин. Хов цагаан хүүхэн би хамгийн захад цулхар төвөөж цулхар булаагчдыг ирэхээр нь би аргалахыг бодъё гэжээ. Тэгээд цулхраа түүгээд байж гин. Цулхар навчин хавтгай болоод шөвгөр төрөнд нь бөөм бут бүхий өргөстэй гол ишин бүдүүн салаа гişүүн хөндлөн ургадаг тимээдэх дуртай хүнсэнд хэрглэхэд тохиромжтой элстэй газар ургадаг нэг нас дөвс. Цулхрын гурил гэж би. Цулхрын өрийг боловсруулж хийсэн гурил ардын эмнэлэгт шээс зад гарахад хэргэлдэг аж. Тэгээд цулхраа дүүгээд байж гин. Хов цагаан өөр хошууны төвөөгчдийн барааг хараад чармаа нүцгэлчгээд хэнэгчгүй зогсон цулхраа түүж байж гин. Төвөөгчд ойртоод нүцгэн эмэгтэйг хараад шууд халдаж чадахгүй зогсоод гайхжээ. Гэтэл хов цагаан "Нааш хүрээ тэр тухтай уулзъя" гэж хэлээд даллаж байна гин. Төвөөгчд чармаа нүцгэн эмэгтэй болохоор айж идсэн ч юм уу галзуу өвчтөн байна гэж бодсноо буцаад явчихжээ. Тэр намар нутгийнхан цулхраа тайван байж дүүсэн гэдэг. Манч хятадын худалдаачид баахан бараа хөсгтөө яваад майханд хоноглож байжээ. Худалдаачдын амь насыг хөнөөлгүй эд бараанаас нь яаж авах тухай залуус ярилцчихгэн. Хов цагаан хүүхэн хэлжээ. Би тэднийг майхнаас нь зугтаалгая. Ирчүү та нар юмыг нь ав гэжээ. Өдөш цагаар худалдаачид майхандаа дэнгийн хэрэлд хоолоо идэн сууцгааж байна. Хов цагаан бүхсөө хөөгөөр ирэлжтэл будаад майханд ордож ирэв. Тэгээд бүхсөө майхны амаар цухуулгаад хөдөлгөн өөрөө янз бүрээр дугран дэвхцжээ. Худалдаач нь данжаад айгаад майхны хормоогоор шурган гараад хумгүй зүхтэж гин. Тэд холоо очиж суугаад майхны үдээр цухуулсан чөтгөр юутай адилхан байсан тухай ярилцжээ. Нэг нь хэлж байна. "Хай, алсын уулаа хөдлөө юм уу гэж саналаа" гэхэд хоёр дахь нь "Гүү аргал угалзны данхаа юм уу гэж бодлоо би" гэхэд нилээ зөрөгтэй ажигласан гурав дахь нь "Хой, бүсгүй хүний бөхсөө юм уу гэж бодсон шүү би. Та хоёрыг зүхтахаар би тогтож байж чадсангүй" гэж ярилцаад айд суусаар майханд очтол ачаа бараа нь алгуулсан байжээ. Тэр нутагт гүргэн гяв гэдэг бирта эрийг эмэгтэй хүнтэй хавтаж үзээгүй гэж ярьдаг байж. Гүргэн гяв таацын цагаан нуурын цээжинд явж байжээ. Хов цагаан түүнийг харчгаа тохуу хиймээр санагдаад очиж уулзаж гин. Тэгээд "Хөөе, гүргэн гява, хоёулаа сууя. Айл гэр болж амьдрий" гэд хүзүүгээр нь тэврэх гэж. Гэтэл хүчтийнхээтэй нөгөө ир чинь "Хөөе, болохгүй. Чи миний дүү чойжов түүнийгээ хэл" гэд айгаад ухраад байсан гэдэг юм. Онны хов цагаантай ах дүү шаазгай данзан цулхрын гомб гэж бэртай хүчтэй ирчүүд байжээ. Сайн ноён хааны бүх уудан хяа гэж байж 100 даншиг наадмаар цулхрын гомб уудан хяатаа барилдаад унчихжээ. "Чи бяргүй муугаа мэдвүү" гэж уудан хяа хэлжээ. "Гэдэс цадгалан уйсан бол чамайг би дийлэхэр юм. Чи чих бяртай хүн биш юм" гэж гомб хэлжээ. "Чи хизээ цадаж бяртай болдог хүн юм" гэхэд
Намрын дунд сарын сүүлчээр цулхраа түүгээд хооллоод гидс садхлаар бэр ордгийм гэжээ. За тэгвэл тэр үед ч очиж чамтай хүчээ үзэндэ гэв. Намар уудан хя цулхрын гомбыг сураглаж очив. Гомб цулхраа түүгээд гидсэн цадсан бололтой царай ороод махалсан байжээ. Барилдаад уудан хя гомбыг дийлсэнгүй. Бертийнхээ ихэд дутууга мэджээ. Уудан хя хэлв. Ядуу хүний зовлон их гэдэг үнэ юм. За чи хонь мал худалдаж аваад гидс садгалан өвөлжөөд хойдонгийн наадамд барилдаарай гэд 50 лангийн юм бөөхсөн гэдгийм. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк тавьчуу дараарай. Мөн нүүр ном дээр Тулааны үртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь устгаарай. Танд таны гэр бүлд эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.